За сони биш үү. Яг ихтгэл муугаа сандарч байгаа юм. Муугаа сандарч байгаа. Ярьсан орж байгаа юм шиг та. Нэг юм сандрал бас вэ шүү. Чи таашаараа. Ихлээл зүгээр аа. За тосгоны жигжиг эпизод 3. Өнөөдөр сайхан айгу хөлтөг зэрэг. Оо. 3 дахь эпизод юм уу? Тийм шүү дээ. Оо, болж үтээд байгаа юм шүү. Айтайх яваад байгаа. Тийм байна. Манай дүрм айгу гоё заяа. Нэрээ хэлэхгүй гэж болно. Манай чинь нөгөө угаасаа нууцлалтай учраас би чинь нөгөө нэг иргэн яа явахгүй битээ шүү. Мистер мистер яа. Тэгэхээр та мистер М байж бас болно. Эсвэл өөртөө бас нэг Джимс мэмс ч юм амтны нэр өгч болно. Лам. За лам. Монгол бидэндээ сайхан ном уншин. Лам болондоо буян оруулах хийж ин да одоо тэгээд хичээж ин их хичээж ин. Болохгүй байна. Сүүлийн үед угаасаа нөгөө хүмүүс чинь юу яагаад байгаа байхгүй. Хандлагыг харахаар хин юу гэж ярьж ин царайг нь харах амар сонирхолтой болсон. Тэгээд яг шууд тэр хүнтэй итгэж мэддэг болсон. Тийм учраас зүгээр бидний миний царай гаргачих л. Тийм болохоор зүгээр бидний яриа нь илүү хүнд чухал байх болов уу гэдэг үүднээс Яг ганцхан орол царайтай явчихгүй. Эндээс камер одоо тоохоо байна тий. Тэгээд болж тээд явчихсан. Даа сайх юм одоо бас бичлэгэн дээр монтаж хийх хүн бас байх тийм байна. Тэгээ ер нь гачаалтай бас. Зүгээрээ юм ер нь юм органик юм байна. Бохны шаш анхнаасаа л тийм байсан шүү дээ. Тэгээд манай хүн чи орон сууц авдалтаж авсан тийм. Нилээ удаж байгаа тавсан. Тэгээ сүүлийн үед хүмүүс амар их сонирхож байгаа. Төвөргийн айн шуумсантай холбоотой ерөнхийдөө бас байр амар их сонирхож байна. Газар амар их сонирхож байна. Дээрээс нь бас нөгөө юу сонирхож байна. Одоо ипотек, төрөл бүрийн зээлүүдийг сонирхож эхэлж байна хүмүүс. Тэгэхээр чамаас асуух юм ярих юм их байгаа гэж бодож байна. Тий, ер нь бол одоо асуух гэдэг юм чи ер нь бол юм байхгүй юу. За. Саяхан байр авсан шүү дээ. Байр авах түүх ер нь яг яаж өрнөд ямар хуу шат дараалтай яваад байхтай болов. Тэгээ ер нь байр яг яах гэж авч байгаа. Нэг юу ажиллуулах гэж байгаа хийдэг шүү. Ордог гайгүй байх юм бодоо гээд хийдээд юм уу санаатай. Нэг байр авцсан гэж хийднэ тий. Тэгээ бүр болохгүй бол орлого жоохон муу ороод хүмүүс сүүлийн үед хүмүүс ер нь жоохон ламдар очих болчих. Тэгээ болохгүй бол муу лам болоод тэгээд юу аана? Гулгааны. Ламын барайцлага гэдэг. Зөвхөн эмэгтэй хүмүүст үйлчилдэг өө. Гэхдээ би өөрөө ажиллахгүй. Ер нь тийм. Тостаа бүлгэм. Тэр нь дандаа бас барайцсан. Лам сүртэй барайцсан. Дандаас шар тосоор гулгуулаа гэсэн. Өөхөнд бас шар тос гэл ерөөсөө Монгол гоё юм те гоё юм гаргаад явчих. Ресепшн нь болохоор зурхаач. Өнөөдөр та чи шар тосон байранд болох юм шүү дээ. Зурхаад буугаад ороод ирчихсэн. Орж ирэнгүүт нөгөө хідэн цаасны мэрэгүүлээ тэр мэрэг татаж батаал. За одоо тиймэрхүү яг ад жаргалтай төгсгөлтөө байлгах уу яг үед яг тухайн үед нь шийднэ гэсэн. Барайцлаа ад жаргалтай төгсгөлтөө байлгах маань уу байлгамаар юм. Амар тэнгэрлөө харж байгаа ярих амар сериусны хэлж байгаа ч. Тэнгэрлөө харж байгаа дөө. Амар сериусны сэдв ярьчихдаг зүгээр шалтай илүү өөр бодооч. Амар сериусны. Том сэдв. Юу н айгу том сэтгэт юм байна. Төрүүлж хараад байгаа байхгүй. Ерөөс зүгээр суучлах болчих. Байрыг хүртэл ашиглах гэж байна. 24 цаг. Амьдрахаас өөрөөрөө. Ийм байж болж байгаа байхгүй. Одоо нэг байрыг ашиглая гэж бодъё л доо. За тухайн газрыг объект гэж юм түрээсэлдэг байлаа гэж бодонгууд. Тэрийг 24 цаг завгүй байх хэрэгтэй болж байгаа. За. Би өглөө 6 цагт нэ. За. Өдөржингөө ном уншаад, өдөр жараад болж үтэл орой 8 болоод ингээл 9 мэс төхөд ирнэ шүү дээ. Хаа. Тэгээ двар хаах зэрэг байхгүй те. Гэрлийн яга болоод. Тосон бомбын орон гэдэг нэртэй одоо. Аягийн солигдоод те. Тэгээ манай нөгөө ижлэх хэрэг ажиллаж байгаа шууд ингээд ээлжээс хэлчихэж байгаа. За тэгээд ирэнгүүт ч бас болж бүтээд байгаа байхгүй. 24 цаг тэр байр ингээд байн ашигладаг байхгүй. Мөнгө нэг тийм ростроор ажил хийх байгаа те. Яг ингээд тогтмол юм байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Орлого бол тэгэл болж бүтээд тэр байрч ашиглагдаж байна. Тэ мөнгөч орж ирж байна. Нөгөө талд хүмүүс үйлчлэгээ авчиж байна. Тэ хэрэгцээтэй сайхан болж үтэл явчих. Би чинь чамааг одоо нөгөө байртаа болоод үйл яга авч суух гэдэг болов уу гэж бодсон шүү дээ. Үйл яга тосон бомб.
Сахил санаар үрцэн дам уншгүй та нар ороо имэрж. Өөлөө чи нэг давхарт амьдрахгүй гэдэг. Дандаа давхарт тийм гулгаа массаж. Тэгээ чи одоо гой сайхан мөнгө төгсдөө бол чи төвд явна. Аа за. Гой тэндээ амьдрын ерөөсөө. Төвдөд очиод тосмоо бий орох болгочихно гэж. Тэр хавьтай болж утна. Хүний нүгэл хаасаагүй л байгаа. Тэндээс ашиг олох л чухал гэж. Тэгсэн хэрэг эхлэхэд л байр авъя гэж хөөцөлцсөн. Тэгэл яг одоо юу сая чи хэддүгээр анги орч 16 7 дугаар анги орж байхад л байр бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо юу 8 7 хоногт л байр зохицуулсан биш чи одоо өвлөө зориулаад. Гэхдээ тэр ч бас яг үйл ядас зориулаг юм аа. Юу зориулсан юм бэ? Гинт оршгүй юм л даа. Тийм яагаад байр авсан юм бэ? Яг гэж өөрийг өөрөнд оруулсан юм. ийм их өрөнд орон барин яагаад байр авсан юм? Алга хөлөрж шүү дээ. Миний алгач ойлгохгүй. Бүхэн ойлгомж болж гэлж шүү дээ. Яараа хямрал орохоор асуултад. Оршгүй ойлгоод гарах гэдэг шүү дээ. Нэр яг яагаад гинт байр маяг хөөцөлтөд давхар болж байгаа. Гэхдээ одоо ч тийм насчтай ишилчлээ дээ. Яг болж байсан. Насных юм байна. Тийм өстэй байна. Ер нь өөрийн гис нэг юм юутай дээвэртэй олё гэж бодсон. Авахатай олё гэж. Тий. Өөрийн гис нэг дээвэртэй олчих. Тэндээ ороод нэг болж үтээд байж ийл гэж бодсон. Тий. Нэг харагдаггүй яах вэ? Тэгээ тэндээ нэг өөрийн гис ертөнцөөл бий болох санаа юм уу? Тэр нэг нас явах чинь угаасаа яг тэнтэй баг шууд холбоотой ялтаж. Байнгын зугаац ингэ шоуз ингэ хөвөж байна гэж байхгүй шүү. Тэгэж одоо үгүй ядардагч болчих. Тэгэж хэрэгцээ үүд инж мэддэг болчлоо. Тэгэхээр ядаж нэг юм алин болгон буудлаар явах үг шүү. Одоо чи эдтэй хэлээ. Одоо ч 47 жил орж ийн үү? Яа мохоо яваач юм. Үгүй дөрөг 20 жил үлдсэн гэж. Тэгэж тандаа цагаан мод идэн аюу болж утнаас. Юу байраа яалаа хувь лизингээр авлаа уу эсвэл ипотек ч юм уу ямар юм нөхцлөөр авч байгаа вэ? Юу штэ. Энгийн зүгээр шууд банкны лиз штэ. Одоо яг л нөгөө энгийн үгээр л гэсэн юм шүү дээ. Тэнгийн үгээр. Өөрт ч олж байгаа яг боломж нь л тэр байсан үү те. Эсвэл амар их судалж байгаа тэр нь өөрт чинь зүгээр яг байсан. Олдож байгаа боломжтой л тарч штэ. Ипотек авмаар л штэ. Ипотек руу ормоор л шүү дээ. Ормоор л штэ. Ипотек байх хүч ийд үлээ ипотек чинь. Ипотек чинь 6 биз дээ. Чиний хийдیں۔ 6. Миний хада 10 хийдэн лөө. 2 дахь хийх Нэг шүү нь 2 дахь. Нэг бол нуулч нь олж. 2 дахь хийх. Одоо урьдчилгааны хийдэ. Хэдэн хувь? Өө, урьдчилгаа өөрийг л харуулсан шүү. Нөгөө ирээдүйн орж ирэх орлогоороо Банк руу ороод царайгаа харуулж ин мөнгөтэй болж магадгүй мөнгөтэй. Болж бүтгээр цаадаа биш үгүй. Тэгээд болцсон шүү дээ ерөөсөө. Би тэгээд яг орлогын өсрөг сая тайлбарж өгсөн шүү. Наа барьж хийд болох юм аа. Мөнгөтэй болно гэж. Тэгээд жинхнээс нэг давхарт юм уу? Жинхнээс яхаар нэг хийд яхаар нэг давхарт байдгийг. Наа юм хуучсыг бодол авч явах хэрэгтэй. Давхар дунд юм уу? Бас тэгэхээр дээд доод айл даалгатай. Нэр дээд доод айлаа бас судалсан уу? Сексийн давтамж ойрхон байна уу? Хөгжүүл хүүхэд их байна уу? Ямар ч дуугүй. Ямар ч дуугүй. Би бүх хан дээр нөгөө нэг чимээ чигнэж суулж байгаа сонсч үз. ер нь хан ер нь хэр нэмэг юм байна. Хан уу? Мэдгүй би одоо хажуу хөрш юмшил одоохондоо сонсоогүй л. Зодтож байгаа ч юм алга байна. Одоо яг тийм гал гарч байгаа ч юм алгал байна. Жойдох цол хүмүүс. Амар 50 утах юм шүү. Нөө мэдхгүй одоо. Бүх айлыг сонсох болох мэдхгүй юм да. Нэр байраа яаж сонгож авсан хотх юм уу эсвэл зүгээр юу? Үзэж гаргацсан. Улаанбаатар ч өөр жижиг шүү дээ. Тэгээд замын төвчрөл ярьж байгаа л. Үгүй яг замын төвчрөлч нэг надад нөлөө аваа гэнэ. Угаас Улаанбаатар ч өөр жижиг юм болохоор. Тэгээд хаашааж явж болох юм ингээд. Тэгээд зүгээр ерөөхдөө ороод хийцлээ л харсан. Тэгээд хугацааг нарсан. Тэгээд ерөөхдөө орсон хугацааг нь үү? Тий. Аа за. Тэгээд өмнө амьдарч ирсэн айл мэлийг харж байгаа. Тэгээд хатсан. Тэгээд нилээ үтсэн. Ер нь нилээ үтсэн шүү. Бараг Rimax дор ажилд орохоор болсон шүү дээ. Бараг Rimax-аач нийт юм лама болтгүй ч. Гитлэл явсан тий. Ер нь тэгж нилээ явсан шүү. Хэр хугацаа зарцуулсан ер нь байраж. Хэдэн сар болсон юм болоо. Яг байр үзэх процесс бол хэдэн сар болсон. Хэдэн сар болсон шүү. Жохо стрессний юм билий. Амар стрессний. Айгу тодорхойгүй. Үнэлгээ байр хоёр нь хоорондоо таарахгүй.
тий жоох юм одоо манай барилга одоо юу гэмдээ тий энэ салбар чи өөр ямар ч тийм тарихгүй салбар юм байл шүү дээ. Тархиад хаана үлдээсэн тэгээ салбар нь явааш болж бүтээд байгаа ч юм шүү дээ. Тэр нэг юм агентууд бас болж бүтээд мөнгө олоош. Тийм яг хэдийн хугацаа хүртэл ингэж үнэн өсөж явах юм байгаа. Нилийн тарихгүй явах ухаа. Нилийн тарихгүй шааш үр нилийн. Нилийн явна. Галзуурах бах. Тэгээд яг тайлбарлахтаа тэрний хууль мөлтөө татварын хуультай холбож тайлбарлаад байлээ. Тэгээд тэр татвар дээр агент хоёрын мөнгө нэмэгдээд ирэхээр уус тэр байрны үн тарихгүй дэш явах бах. Тод баг нийгмэр Монголд 8 баалын газар хөдлөл болчихлоор болж бүтэх юм болов ч боо. Яг муугаар бодож байгаа юм л дээ. Чаавс тэгээд тийм болохоор яг үндэ тэр байрнууд үнэхээр тийм үнэхээр хүрхээр байрнууд үгүй гэдэг л асуулт явах гэдэг байгаа байхгүй зүгээр саяныхаар яг тийм юм болоосоо гэдэг талаасаа биш. Манай байрнууд өөрөө үнэхээр чанар хангаж байгаа юм уу? Зүгээр халуун хүүтэн уус тэгээд нойлын асуудал шийдэхин тулд байранд ороод байна уу? Өвөл зундаад дулаахан байх асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм уу? Яг юуны төлөө байрт болоод байгаа? Ойрхон байхын тулд юм уу? Цагийн эмнэлгээ, цагийн эмнэлгээ даа тэгээд тэгвэл жоох надад тарихгүйс нэгдээд бид нар амар ч тийм тархиул байхгүй. Амар ухаантай лам биш шүү. Тэгвэл тэгэл лам болж байгаа шүү дээ. Айгу хөөрхөн лам юм аа. Би цагийн санаартай шүү рүү. Барилгынхаа одоо тэр нөгөө барилгынхаа хийцлийн мэдлэгийг сонирхох нь эсвэл гүйцэтгэсэн газрынх нь юм уу гийн компаниг нь сонирхож зүгээр тэгэл локейшн харж байгаа л авсан юм тийм. Үгүй тэр чинь юу ч тийм. За яг гүйцэтгэсэн компаниг нь бол яг харсан. Өмнөх төслүүдийг нь бол харсан. Тэр бол байгаа. Тэгээд нөгөө нэг хийцлүүдээр ерөөхдөө харчлаа юм л да. Сан мангийн холболт ашиглалт. Гэхдээ яг одоо нөгөө нэг юм. Би бас өөрөө нэгдүгээр тэрийг төгс мэдэхгүй. За тийм асуудалтай. Хоёрдугаар бас мэдэхгүй ш. Чаддгүй бас өөрөө чаддаг юм байхгүй чаддгүй юм байна. 93 эдгээр яасан юм биш. Тийм тэгээд тэгсгээд л өөрийнхөө нөгөө хэрэндээ таарсан мэдлэгтэй тааруулаад орж үзчихэл байгаа юм л та. Тэгээд яг миний хувьд тэр барилгач өөр яг үн болон юунуудын хоорондны харьцангуй ойрхон юм болов гэж би харж байгаа байхгүй юу. За энэ байрыг би нэг хэдэн сая төгрөгөөр ингээ үнэлээд харахад энэ байр болж бүтэх юм байна да. Гисэн хувийн ингээд үзэл бодолт ингээд. За миний мөхс миний мэдлэг таарсан л байр юм уу да. Тэгээд тийм. Тэгээд тэр ч бас агент мэгэнд оролцоогүй. Зүгээр шууд өөр авсан юм шүү. Тий, өөрөө хайж явж мавж ингэж явж байгаад байрны группүүд рүү орж жагаад зарын шүүгээд тий. Тэгээд болсондоо болж утсан дээ. Энэ реалтрууд нэг хэрэгтэй юм. Тэгээд юу юм шүү. Гүй чи одоо Би бас энийг яг өөрөө явж байгаа авсан байхгүй. Тэр реалтрууд амар олон юмнуу санал болволсон. Гэтэ нэг объектор амар олон реалтер байсан. Тэгээ өөр үнэн хэлээл ер нь жоохон онцгойлос. Тэгээ өөрсдөө явж байгаад юу яасан л та. Утасны дугаараар нь фэйсбүүкээр хайжгаад тэгээ шууд холбогдоод тэгээ шууд өөрөөс нь авсан чинь 25 саяар баг авсан шүү дээ. Реалтрын үнээс. Тэгж авсан. Нус нааж байгаа хэмжээ нь өөр байгаа тийм. Амар өөр дүн хэлж байгаа. тийм нус нь өөр л юм билээ. Жишээ нь эдийн засгийн маань ярьснаар нусаа татмаар энэ жаахан. тэр ч тэгээ одоо хүний нэг ажил хийж байгаа хэрэгцээ юм да. Ари хэцгийг наагаад байгаа. Ари их л байна. Одоо яж ханаа төрцөн байгаа гэх нус гэдэг зүгээр аюун юм зүг байна. Чи ер нь их Солонгостой харьцуулахад бол амар их. Яг хоб бол байдаг юм шиг байлээ. Тэдөөг нэмж өгдөг гээд 2% байсан уу 1% байсан хэд үйч ба. Та тэрний шилдэг реалтер болсон гээд нэг хүний үг харсан чинь 172 сая төгрөгийн ашигтай ажилласан гээд. За тэр ч одоо баг 5 тэрбумын орлого хийсэн. Борлуулалт хийсэн юм байлгүй да. Тэгэхээр чинь тэр чи одоо юу вэ? 170. Би гэхдээ яг бүрэн санахгүй байгаа шүү. Тэг яг 1.5% орчим хувь юм байл да 5 тэрбум гэхэлэр. 6 7 сарын өмнө харсан юм дээр тийм харагдсан хэрэг тэгээд. Ер нь 1-2% байд юм байна гэж бодсохгүй тийм. Тэгээ амжилттай реалтрууд бол ажилтай юм билий. Яалтчгүй яг тэр хоёр талын хүмүүс болд нь амар гоё менеж хийж хагаад амар хөөрхөн хооронд нь ингээ болгочихж байгаа байхгүй. Тэнгуут яг туршлагагүй баачканууд нэг үн тавьчаал ингээл ухаад идэв. Гэхдээ тэр чи одоо тэгээ юм шүү дээ. Одоо Remax гэдэг нэг газар байлаа гэж бодъё тий. Одоо юу ч үгүй дээ. Одоо нэг дахиад нэг realtor газар байлаа гэж бодъё л да. Тэнгүүд тухайн ажилтан хүн хоёрын хооронд дахиад нэг гэрээч юм ямар нэг юм байгаа л байхгүй юу. Тэгээ магадгүй 5 тэрбумын худалдаа бишээ борлуулалт хийсэн байлаа гэж
хийсэн гэж л тэнд л мэдгдсэн байж болно шүү дээ. Яг үнэтэй тэрнээс илүү ч юм билүү. Тий. Тэгээд тэндээс илүү орж ирсэн мөнгө 2%-аар одоо нэг яг 5 тэрбумт болгоод 2% нь бодоод нөгөө газар өгөөд өөрийнх нь юм. тий хийм идэхтэй тэгээд үнэхээр туршлагатайнууд нь ч бараг тэгж ажилтдаг юм билүү. Үнэ үз шүү дээ. Эдгээр мэдхгүй баг. Ажиллаас нааш. Эднүсгээ дөөрөд нэг хитэн бүтлгөө нөхдөг байгаа тий. Ажилтгаж биш ажил гэж юм шиг. Яг дээш нэг үлгэр жишээ хараад байгаа болохоор тэгж байгаа л та. Тэгэл тэднийг хараад амар гой санагдал. За эдгээр шиг болохын тулд гэл нэг худлаа тэнгэр юм хараал. Энэ жил ямар ч борлуулалт хийх. Чи одоо үгүй яах вэ? Энэ хүмүүс бас хэрэггүй гэж хэлэхгүй. За тийм ээ. Хэрэгтэй юм байна. Амар цаг хэмжиж байгаа шүү дээ. Амар цаг хэмжиж байгаа шүү дээ. Өөр ингэсэн байртай хүний өнтер ингээд ярьж байгаа хүмүүс ингээд сонсоод шүү дээ. Тэр одоо өөр ингэсэн байртай хүмүүс ингээд ярьж байгааг би өөрийнхөө хувьд биш шүү. Тэр хүмүүсийн яриг сонсоод ер нь бол айгу юу санагдсан. Хэрэгцээтэй санагдсан. Түрээслэх процесс байна, ийм процесс байна. Нилээд хүмүүсийн кейсийг сонсоход бол амрал юм байна лээ. Гэхдээ яг энийг олон улсад яаж зохицуулт гэдэг юм бэ мэдэхгүй байна. Тэгээ нөгөө талаас Монголд яг зохицуулт хийж байгаа нь өөрөө яг яаж явж байгааг бас мэдэхгүй байна. Тэгэхээр жоохон худлаа ярих хэрэгцээ гарч ирдэг л та. Тэгэхээр энэ нөгөө зохицуултын процесс өөрөө байх ёстой л. Аль алинд зохицуултын процесс явах хэрэгтэй. За найз нь одоо чамаас амар сериусны асуулт асуулаа шүү зөө. Бэлтэж байгаараа зөө. Би бэлтэж байгаараа гэж. Толгоогоо маажихгүй. Тийм. Толгоогоо маажихгүй шүү гэж. Юу. Одоо ингээд за байр авахаас өмнө ерөнхийдөө бол за нэг тийм түрээсийн байр ч юм уу ерөнхийдөө өөр хувилбаруудаар амьдарч байсан болж тарах гэдэг шүү дээ. Одоо анхны байр худалдаа авсан гэсэн шүү дээ. Тэгэнгүүт түрээсийн байр түрээсэлдэг байжгаад яг өөрөө орон сууц худалдаж авах болсон үндсэн шалтгаанууд ч яг юу гэдэг. Ямар шалтгааны улмаас байр худалдаж авъя гэж шийдчихв. Эсвэл зүгээр түрээсээ ихээр ингээд өөр байршлаа илүү сайжруулаад түрээслээ яваад байвал ашигтай биш байсан уу? Үнэлэн шүү дээ. Одоо байрны үнэлж томьёо болно. Түрүү ерс байр тарихгүй ингээд. Энэ өсөлт бүр ямар ч утгагүй байхгүй. Дагаад түрээс үнэтэй. Түрээс үнэтэй гэхээс илүү байрны өөрийнх нь өсөж байгаа үнэ нь харин утгагүй болчих. Тэрийгээ дагаад түрээс дагуулж байгаа. Чин бүр ямар ч тарихгүй шүү хоорондоо. Яг харилцаа хамаарал байгаа л та. Яг ингээд логикли ингээд харах юм бол энэс болоод ингээд өсөд энэ юм байна тийм байна гэд харж болж л байгаа хэл та. Гэтэ арай нэг юм нөгөө бабл үснэ гэдэг шиг л нэг юм арай л хитрхээ өсөд байгаа юм санагт. Түрээс дүгж яваад зардал нь баг тэрийгэ байр руу шилжүүлчихвэл урт хугацаанд ашигтай гэж л тооцсон юм биш үү? Өөрт байгаа мөнгөө л ер нь урт хугацаанд хадгалж байг л болгож ийн гэсэн үг. Хөрөнгө болгож ийн гэсэн үг. Хөрөнгө болгож ийн гэсэн үг. Тий, хөрөнгөтл болгож байгаа л гэсэн санаа. Энэ хамгийн том point нөх. За тэгвэл дараагийнх нь одоо байр худалдаж авах гэж одоо ер нь бол өөрийнхөө хадгаламжийг зарцуулж байгаа шүү дээ. Хэдэн жил цуглуулсан мөнгө үрчвэ? Нийт хэдэн жилийн хөдөлмөр чинь ингээд зовж нэг байрны урьдчилгаа зээл их том өрийн анхны босог болвол гэж асуух гэдэг юм л да. Би доор дэлж би зарайгаа харуулсаа гэж. Би доор дэлж би зарайгаа харуулсан гэж. Саринд нийтгэхгүй байна. Манай эдийн ч итгэсэн юм аа. Тэр ямар хүүхэн бэ? Дэглэмээ юм уу? Нэг тийм эмхтэй ламл юм шиг байна. Тэгэл болж утсан дээ. Яг зүгээр нөгөө энэс улбаалаад яг хөдөлмөрлөөд авж байгаа байр нь юу гэдэг яг тэр үн цэнийг биднэрт өгч чадчихна гэж л асуух гэдэг юм л та санаад. Угаасаа л залуу хөдөлмөрлөөд хэдэн жилийн хугацаанд цуглуулсан мөнгөд гадаадад ажиллаад ч юм уу дотоод ажиллаад цуглуулсан мөнгөөр л байр аваад байгаа шүү дээ. Тэр маань өөрөө яг үнэхээр насны төгсгөлд яг хэрэгтэй ашигтай байж чадаад байна уу гэдгийг л асуух гэдэг. Яг үн цэнийг өгч чадах уу? 20 жилийн дараа энэ байр байх уу гэдгээр асуултан дээр л жоо эргэлзээтэй. Сенатларч бодж үзээгүй юм байна. Үнэхээр зайлж мэдэхгүй байна. Яг үнэхээр болж бүтэх юм уу? Эсвэл бүүмэд. Эсвэл чөтгөрл мэдэх бах. Өнөөдөр бурхантайгаа л хамт байж. Тэгэл болчихгүй л. Одоо юу гэдэг би өөр төр бодлоор тэгэл нэг банкнаас 25 жилийн зээлтэй тий. Тэгэл 25 жил зээлээ төлөөл дуусгаад би өөрөө нас идтэй байх уу? Дөнгөж зээлээд аваад дууссан байна. Тэгээд тухайн үед нь одоо яг үнэхээр тэр байр нь сайн чанараа хадгалж үлдээч үгүй ч эсвэл нэг л их зов нэг хүүхдүүдтэй л зүгээр нь хідэн хүүхэдтэй болоод хүүхэдтэй байраа үлдээгээл өөрөө мажаал унжагаал юм бол хүйдээ л гэж бодоод байна л та. Би болохоор ингийн орон сууцны зээлмэл авсан юм өнөөдөр ингээ харахад би бол зээлээ шахаж болно ч гэсэн байхгүй. За. Өөрийнх нь жилийн орлогын харьцаа гаргаж ирээд тэгээд зээлийн таталтын графикийг хараад тэгээд ерөнхийдөө бол ингээ шахаад
богино хугацаанд ингээд болох юм байна гэсэн дүгнэлт нэгдүгээр сонс. Хоёрдугаар тэр байрыг өөр зорилгоор угаасаа ашиглана гэсэн бас нэг юм төлөвлөгөө урд гаргасан гэх юм уу. Тэгээ энэ дээр л би 20 жил амьдрын ч юм уу 30 жил амьдрын гэж юусоо өөрийгөө анхнаасаа хаацалж хараагүй байхгүй. Урт хугацааны зүйл гэж болов хараагүй. Зүгээр энэ дээр арай өөр зүйл би хийж болох юм гэдэг л амар зүг бодсон. Тийм санаал бэйси. Тэгээ энэ бол ихтэй одоохондоо санаа шүү дээ тий. Би бас саяхан нэг хүнээс юу над ярьжсэн байхгүй. Хоёр дахь байраа авч байгаа гэдэг. Тэгтээ тэр бол юугаар аваад юм л да арын хаалгаар нөгөө юугаар аваад байгаа байхгүй. Нөгөө юу ипотекээр аваад байгаа байхгүй. Тэгээ хоёр дахь авч байгаа гэж байгаа. Тэг өмнөхөө яаж ийн гэдгсэн чи өмнөхөө болохоор жуулчдад дүрээсэлждэг гэнэ. 14 хоног доллараар. Тэгээ тэрүүгээр нь өөрөө төлөгдчих. Энийг болохоор би дахиад өөрөө юмараа ажиллараа төлчих юм уу? Одоо 3 дахь бол дахиад авчмаар байна гэдэг. Airbnb юм биш үү? Тий. Тэгэхээр цаашдаа мань хүмүүс нэг 5 байртай болох гэдэг. Дандаа нэг өрөө. Тэгээ тэрийгэл жуулчдад дүрээсэл гээл авна л та. Тэр амар юу байна л ашигтай байна л. Доллараар аваад байгаа юм л шүү дээ. Зүгээр өөрөө бол нэг үйлчлэг хийхгүй юм л. Амар аврахын болж байгаа шүү дээ. Ер нь бол зүгээр яг нэг тийм энэ бол гэр гэдэг өнцгөөс биш. Энийг дараа нь буцаагаад ямар хөө байдлаар эргэлдүүлж болох вэ гэдэг давхар тооцоотой юм байна тий. Тийм ер нь бол тийм тооцоо. Одоо мистер Ягийн найзч тэр чиний бодсон үйлбэрч гисэн тий лам багшин бодсон үйлбэрч гисэн. Манчин бол яг зүгээр анханасаа авахтаа анхны байр авч ирсэн. Тэгээд л дотор бол угаасаа л яг л миний гэр ороо. Нөгөө нэг тийм. Нөгөө нэг гал уламтай бадраа гэдэг штэ аав чи үеэс илтэг. Тэрүүгээрээ л дотроо сэтгүүрээ хадгалсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг ийм их цаг хугацаа мөнгө зарцуулж авах нь зөв үү буруу юу гэдэг бас эргэлзээ. Гайхмаар. Тий амар Гой сэтгэлтэй гой галт хийгээл орсон юм тий. Амар Одоо гал нь байгаа юу? Одоо гал нь байгаа. Байж л байгаа л та угаасаа л тэгэл миний байр л юм чинь. Одоо чи хэдэн жил дутаа болоо жаа. Одоо нэг 15 болов. Чиний хэд? Цаашин амьдрал цаашин Энд чинь сайн нөгөө гялгаруутай машин авцсан гэдэг шиг л байгаа шүү дээ. Дөнгөж нөгөө байрных нь үнэр нь гараагүй. Замаасгийнх нь үнэр нь гараагүй. Одоо тэгээ нөгөө зээлийнхаа төлөлтөнд ингээд эхний сармаараа төлсөн мэт тий. Эхний сарын төлөлтүүд явц тий. Тэгээ одоо ямар шүү байна? анхнаасаа угаасаа нөгөө тооцч орж байгаа учраас энэ дэр чинь амар тийм дарамт бол надад байна. Эхлээд байраа хайх процесс юм бол надад жоохон дарамттайсэн. Яг ганцаар хийж байгаа бүхний юм ганцаар хийж болохоор тэр дарамттай юм л. Яг нөгөө хүссэн юм маань олдохгүй байгаа учраас тэнд амар дарамт өндөрсөн. Яг тийм яг стресс л юм уу та. Тий дарамтлуулаад байгаа ч байсан. Тэгээ байр маань дааг дарамтлах нь ч удаа хаашаа тий. Стресс бол байсан. Гэртээ орж ирэхэд байр зүр үүдс нь гарч ирээд зодоо шагаад. Тий. Намайг зодоо шагаад. Зүгээр зээлийн төлөлтөн мөлтүүд болохоор нэг урт хугацаагаар угаасаа ингээ харж байгаа. За надад нэг энэ сартаа хэдэн сая төгрөг хэрэгтэй гээд тэгээд өмнөх сарынхаа юу дараа сарынхаа юу гэдэг ингээд тооцоод юу аж болохоор харьцангуйгаа гэдэг амьдралд өвдөө зовоод юу очихгүй бол нэг юм гинтийн ямар нэг юм хараал ийцэн болчихгүй бол болж өтгөл. Өвдөж болохгүй өгч болохгүй хэлсэн юм ба шүү дээ. Тий, ер нь л тийм. Гэхдээ тэгээд бас үгүй юм байна гэшээс. Би ч гэр бүлгүй шүү дээ. Тэгэхээр бас болно шүү дээ гэшээс. Тэр нөгөө тэр байрыг одоо тэгэл заавал заагна л шүү дээ. Тийм ээ. Алга бол алга болно л шүү дээ. Ялдгүй шүү дээ ер нь. Тий. Би өөрөө өхөөд үргдээд угаасаа шинэ гэрт очиж байгаа юм чинь. Шинэ гэрт гэж. Тий, шинэ гэрт Ер нь бол тийм ээ. хадан гэртээ очих надад тэр байрны эрх зүйс байхгүй шүү дээ. Монгол улсад зөндөө газар байна. Тэг болохгүй чандралуул агаарт гарцсан чи ахав дээ бас шинэ орон гэртээ өөр газар байнгын хийсээд явчих ч юм бол. Тэгэхээр гэр бүлгүй өнтер болохоор харьцан байгааг баг. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол стресс тах уу? Яг бодож исэн юм яг чи ярьчлаа шүү. Байртай болчихсон. Дараагийн амьдралыг нэг дараагийн шат нь юу вэ? Чиний харж байгаагаар. Одоо юу гэдэг аав ээж гэдэг чинь байртай болчлоо, ажилтаа болчлоо, гэр бүлтэй бол одоо хүүхэдтэй бол тийм юм бодогч юм эсвэл зүгээр л ганцаараа сайхан 50 баймаар байна уу? Дараагийн амьдралын чинь чиний шат. Нэг шат нь. За наадч одоо. Наадч л сүүлийн үед амар бодож одоо. За Яг юу хүсэж байна гэдгийг. олоо. Яг ч бас олоогүй. Яг урт хугацаанд харж байгаа юм бол 50 байх шин. 50 байх л. Гэтэ бас жоохон юм туршлагууд гой туршлагууд бол хүлээж авмаар шүү дээ. Гой туршлагууд хүлээж авмаар байна. Мистер Ягаас зөвлөмж өгнө үү? Мистер Яг ч мистер хоёрыг гэх юм бол хамаагүй урд яваа юм шүү дээ. Тийм би тойрын урд хадвидаа амьдарч байгаа гэсэн.
Гэр бүлтэй. Тэг гэр бүлтэй. Би бол зүгээр одоо байр бас хаяа сонирхолж их тавил л да. Тэнгуут яалтчгүй хүүхдтэй учраас яг сургууль цэцэрлэг гэл бүх юм бодох болчихж байгаа юм. Тэнгуут бүр бараг лайтай ч юм шиг санагдаад байгаа. Тэгээ дээрэс нь тэр байрыг би яг аваад одоо бас яах ч юм бэ. Яг тэгж их мөнгө гаргах бас яг боломжгүй байгаа болохоор нэг тийм бодохыг ч хүсэхгүй л л да. А зүгээр тэрний оронд би бол зүгээр газар сонирхож байгаа. Яг хүүхдтэй гэдэг утгаар бол газрын тал дээр юу гэж бодож байна. Газар авах сонголт бол байсан л байж дараа тий. Тийм байсан л хоо. Дүүс хэн болгох нь л байгаа л. Мөнгө нь байгаа. 1700 газар нэг газар тариал ирхэж байгаа шүү дээ. Хойшоо ингээд бодоод сайхан талбайтай тийч болж үтэл байгаа шүү дээ. Энэ мөр хийдэ ажиллаад. Тийч нэг хэдэн байцаа зарагдаалах шиг өгдөн шүү гэж болж үтэл. Төмс ашигтай шүү. Төмс авах. Подкастт орсны төмсөө реклам хийсэн. Авахыг Монгол төмс шүү. Авахыг өсвөл энэ дугаараар олбортой өргөөрөг өөр гэр. Угаар. Бидгтээс газар гэдэг зөв 0.7 л ярьж. Одоо бол 0.6 болсон билээ шүү. Үгүй тийм үү? Тийм л. Тэгээд 0.6 хэрэг хэд хааш хэд. Одоо хэмээх үз. Ямар ч байсан бол багтаж ингэхэр л бол нэг гэр бүлэл. Тэгэхээр ч 300 хүрчин 2 цул үстэй. Тэгжээж 6 болно үстэй. 200 мм. Тийм шүү дээ. 200 м 300 м. Тэгээд чинь 0.6. Тий. Сүүлийн үед бол хүмүүс яг газар руу алалцж байна л да. Эсвэл ипотек хоёрлуул алалцж. 20-30 юм уу? Амар тав одоо шээс. Баглах хэвээр. Айл нь 0.6 0.0 ах 0 том биш шүү дээ. Тийм. 20-30 юм биш үү? Тэгж 0.6. Sorry. Буруу. 200-300-ыг үл яг манай ашиг шиг болчих. Манай жижиг нохоо ашиг ярьж байгаа шүү. Хороо. Нэг талаа зүгийн нохоо ашиг юу? Тийм, эд нохоо багтахгүй аа. Тийм, оха. Сэрэлгүй амьдралтай. Олигарх штэ. Өсгтэй гэдэг байгаа штэ. Байрны үн ярьсан дээр бас юу яагаад гэвэл байрны нөгөө гүйцэтгэгч нар чинь ихэнх юм бартераар авчдаг юм л да. Тэгээд тэр бартертаа байр амлцдаг юм. Тэгэнгუთ бас тэднээс нь бас янз бүрээр үнэлээд бас цааш нь явуулдаг юм. Тэгээ би зүгээр бодохдоо бол бэлэн мөнгөтэй хүнд бол орон сууцны үл хөдлөлийн юу руу ороод тоглолт хийхэд бол амар боломжтой юм санагдсан. Ашиглалтанд орохоос өмнө бартераар явуулсан байрнуудыг тэр туслан гүйцэтгэгчдээс нь авчдээ биш үү? Тэднээс нь хөөрхөн реалтруудтай бас гэрээтэй. Тэнгуут жишээ нь одоо чиний байр чи хэд гэлээ? Юу? Одоо чиний байрны үнэлгээ чинь. Одоо юу? Метр квадрат нь. Яг одоо юу? 6.5. Ахад. 3.1. Тэнгуут одоо 3.1-ийг чи бараг тал үнээр нь авах боломжтой байгаа байхгүй. Тэр юун дээр чинь бартерсан нөхдүүдээс авахд тэд нар яагаад зарж ийнө гэх нөө бартертаа байр авсан туслан гүйцэтгэгч нар чинь материалын дутаа шатчих байгаа. Тэнгуутаа газ байрнуудаа зараа авч. Тэр чинь амар их үйд юм. Тэнгуут тэрийг аваад дахиад ашиглалтанд оронгууд нэг нуглаал зараал одоо тгийг баяжсан хүмүүс зөндөө. Тэгэхээр жоохон мөнгөтэй хүмүүст бол тоглолт хийх бүр бэлэн талбар л. Мөнгөтэй бол юу ч хийж болохоор л байна л да. Мөнгө нь өөлгөш. Зүг бүр гараж зараад ирлээ. 2-3 гараж авцсан тэгээ 40 сая маяг. Мөнгөтэй болов. Монгол байр авахгүй хэл гадаг шүү. Одоо нэр тэгээ байртаа бол зээл мэлтэй болсон чинь хороогараа багасж гин үү? Зарцуулж байгаа мөнгө багасж гин үү? Миний амьдралын чи хэм маяг яаж юм? Тийм. Гой согтой ярихгүй шүү дээ. Согтой ярих гоё шүү дээ гэж юу яриад байгаа юм бэ? Юу амьдралын хэм маяг вэ? Орч онцтой газар л өөрчлөлт болохоос гэж. Лаатай. Яг яг өөрчлөлт авах. Мэдээж өөрчлөлт шүү дээ. Нөө. Өмнөөс бол өөрчлөлт яалтчгүй. Гэтэ яг тэрийг би бол байлтаа бас холбож бас ойлгохгүй л байгаа. Одоохондоо анхнаасаа тийм сигнал байгааг болохоор энийг юутай л холбож ойлгоо. Настай л холбож ойлгоо. Өгшөрцөн юм тийм. Тий, ер нь бол бүгд л тийм болж байгаа дөө. Ер нь байр авах үндсэн шалтгаан хөгшрөлт байсан юм биш үү? Энэ лам багш. Байртай байр үгүй байсан хин ч үс ер нь орж гарахаа болцсон байгаа дөө манай насныхан тэгэл болцсон ч бас хайшин тий тэгвэл бас арай үлээсэн болчих واخ. Ер нь нийлэн багцсан байгаа хаа. Гэхдээ танаа насны чинь баажи мажи чинь баараар явуул идэв гэсэн шүү дээ.
хин мэдхгүй юу хүний амьдралыг тоож үзэх болсон шүү дээ. Өөрөө дотоод ертөнц рүүгээ өнгө дандаа цаасаа болж яваад ерөөсөө тэгээд болно гэж манай бурхан багш өөрөө хийлсэн гэдэг байгаа шүү дээ. Өөртөө асар тэмцэлтэй байгаа. Тийм шүү дээ. Ерөөсөө тэмцэлтэй л тэгээд болж бүтнэ л гэл. Болж бүтэхгүйсэн ч яах вэ? Юу ч болох гээд. Тэр юу ч болох гээд байгаа юм тийм. Юу ч болох гээд байгаа. Тэгвэл одоо энэ байр авах гэж байгаа одоо чам шиг ганц бий ч юм уу эсвэл ганц хүүхэдтэй ч юм уу эсвэл зөвхөн хүүхэдгүй хамтран юм шиг ч гэрэлсэн хүмүүс ч юм уу одоо байр авах гэж байгаа бол юун дээр анхааруул зүгээр гэж бодож байна чи. Хаагур авал зүгээр гэж бодож байна уу? Одоо байр авахдаа ер нь юунд анхаарах уу ч гэдэг юм. Чи өөрөө юу л сая ингэ судалсан юмнасаа ч юм уу. Одоо ингэ байр хайж байгаа хүмүүс битүү 8 цагийн лекс орчих гээд тийм болохоор интернетээ сайн унш. Одоо бүх юм нээлттэй ChatGPT-тэй холбогд. Тэгээд залуучуудад боломж байна. Тэгээд дүндээ сайхан боломжууд байна. Баяцад боломж байна гэдэг шиг. 8 цаг надаас эндээ сонсноос 8 цаг өөрөө уншсан дээр үү? Хотлоо. Том. Сүртэй яриад. За болж идэх байгаа тэгээд тэр хүмүүс. Тэгээд миний зөвлөгөө мөвлөж гэж юу? Тэ миний зөвлөгөө мөвлөд илүү бах уу. Гарууд өөрсдөө тий хүн болгоо л янз янзын харж байгаа л үгүй. Мөнгөндөө тааруулж байгаа. Зарим нь байршил харж байгаа, зарим жанар харж байгаа. Тэгэл тэрэндээ таарсан мэдээлэл нэтээс сохож үзэж өөрсдөө цаг гаргах хэрэгтэй хөө. Тийм жоохон өвдөлт мэдрэх хэрэгтэй бах. Өвдөх хэрэгтэй бах. Манайхан нэг судлах дурггүй бах. Юун дургүй? Нэг судлах дурггүй юм шиг л. Судлах. Ер нь жоохон залах юм бэл. Хоёр нь тэгж дүнс. Хүн сайн нэг гинт юм санаанд орчлоо. Маад нэг хөгжлийн бэрхшээлтэй ихч байдаг байхгүй юу? Тэр ихч ингээ байр авах гээд амар олон жил хөөцөлдөж байгаа байхгүй. Хөөцөлдөгч байх ингээ хайгаад байгаа байхгүй. Гэтэл тэр хүнд нөгөө нэг одоо тэрэгэн цэртэйгээ хүний тусламжгүй явчих тэр боломжтой байр ерөөсөө байхгүй байна гэдэг байхгүй. Тэгээд ингээ зураг төслийг нь харж байгаа зарим нэг байртай гэрээ хийчээд ашиглалтанд орсныхын дараа очингууд бүх юм нь өөр болсон ч гэдэг. Лифтнийх нь хэмжээ жижигсэн ч байт юм уу. Эсвэл нөгөө нэг налуу юм уу байхгүй болсон ч байт юм уу. Гэх мэтчлэнгээр бас амар асуудалтай юмнууд зөндөө байт юм. Зураг нь бол амар өөрчлөгддөг юм биш үү бас. Барилгын зургууд бол тэг яад юм бол та гэрээ байгуулсан анхнаасаа гарсан юм дээр шүүхтж болтгүй юм уу? Мэдгүй яад юм бол надад бол ч сонирхолтой санагч. Наа чи палаан зургийг батлагдаад ингэж баригдана гэж хийгдчих тухайн үед гэрээ байгуулсан байгаа. Дараа нь тэр палаан зургийг солигдоход бодвол бас нэг яам ч юм уу нэг юмар тэгээ шүүхт нь ихээр тэгээд гэдэг юм байна л да. Наач бас мухаа л яах вэ? Тэгээд одоо би бол одоо шийдэж би бол айгүй онцгой байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү шалтгаанаас бол 2 3 удаа гэрээгээ цуцлсан юм л. Тэгээд яг өгсөн мөнгөө бол тэгээд нэг хил ам хийж гоншгонч явж байгаа л бүтэ авч байгаа юм л та. Тэгээс яг хуулийнхаа өрөөнд ингэ шийдэхээр тэгээд мүдгүүдээ танд ч орыг шийдэхдэггүйдээ баг тавлсан маягтай л байт юм л. Тэгсэн ч гэсэн гомдол гаргах л тий. Хин нэг хийж байгаа бол энэ дэр гомдол гаргаж энэ дэр хүмүүс сигнал өгч л хэрэгтэй. Тэгээд одоо сигнал юм хэрэгтэй. Айл нэг нь үйл процесс болох. Оосоо хизээч нэг хийгээд болдог зүйл гэж байдаг юм уу? Тэгэхээр яг ашиглалтанд орсон байр авсан юм шүү дээ чи. Манай байр бол ямар ч тэрэн систем бол явчихна. Ямар ч бичиг сачны алдаагүй тий. Асуудалгүй явчихна. Манайх бол ямар ч байсан нэг тийм юм уутай хажуудалтай ийм налуу юм уутай дээшээ гараад лифтнийх нь хоёр өөр хэмжээтэй. Баяр нэг хаана үүдэг гинэ одоо тэгээд байршлыг хаашаа харсан цонх мохтой гоё танилцуулаач байраа. Манайх яг за байршлж таах юм байд юм яг уу. Тэр одоо нөгөө харуулц. Одоо харуулц гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд цонхны байршил ч юм уу унтлагын өрөөний төлөвлөлт дотортлын харьцаа марьцаа. Зарим байршил нэг унтлагын өрөөнд том өрөөнөөс том момч гэдэг юм. Янз бүрийн сонь харьцаа эсвэл баахан доголтой ч юм уу эсвэл баахан дам нуруутай ч. Яг ороод юу таалагдсан. Юуг нь чухалчилж. Тэр доголтой угаасаа нөгөө юу байр авахгүй гэж үзсэн юм аа. Анхнаасаа. Хагас юу гэдэг лөө? Цутгамл гэдэг лөө? Тий. Тийм байр авахгүй гэж үзсэн. Яг дандаа тэгш юм тий. Дандаа нөгөө дам нуруутай гэдэг байгаа шүү дээ. Тий, тэд нар ч болохоор дам нуруу багнууд гараад ирдэг шүү дээ. Тэнгүүд ашиггүй метр квадрат үүснэ. Эсвэл тэн дээр бас нэг тавилга отох гэж лээ гэж бодсон байхгүй. Цонхоо бол наранталтаа сонгосон. Өглөөний нар үзнэ, өдрийн нар үзнэ, оройн нар үзнэ. Асуудал байхгүй. Тэгээсээ финкшүү талаас гоё юм хитэ үнийг таашаахад. Тийм, яг финкшүүхээс илүү тэгээд нөгөө нартай холбогдох юм уу? Тий.
Өдөртөө та чи тэгээ шүмний цагаар л орж ирээд байгаа юм шүү дээ. Ууж идэх багсахгүй. Үгүй шүү дээ. Би чи одоо энд ингээд ирэхээс өмнө гэрээ цэвэрлж чадж ирж байгаа байхгүй юу? Яа тэндээ ингээд нартайгаа холбогдоод ингээд энерги аваад тэгээд ингээд би ер нь амар гарч ордог гэж хэлээгүй ш. Тоо яа биш. Яриа айгу мошигч шүү. Ингээд лизингээр байр аваад авчаад тэгээд нөгөө тогтчлтын асуудал гэж байна шүү дээ. Тэрэн дээр яаж? Тогчоогүй шүү дээ. Юус тогчоогүй шүү. Тогчин да. Тогчин да. Гэрт нь орохлоор яг юу байна? 2 хуудас байна. За. За намнууд маань байгаа. За. За нойлын цас байгаа. Оо манайх баанд хөшгөт болсон. Яа. Хөшиг бааны хөшиг байна. Галзуу. За. Угаалгын шиг байгаа. Тогчилч хүний амьдрал хэрэгтэй юм юу л гэдэг юм. Хөрөгч билетийг угаалгын шиг болоо. Үнэ. That's it. Тэгэл болоо. Эрэгтэй хүнд нойлын цаас бол маш сэж болгох тий. Тий, нойлын цаас хэрэгтэй. Нойлын цаас аюу хэрэгтэй. Найдас бит хэрэгтэй. Том өрөөнд хэрэгтэй юм. Онцлог өрөөнд хэрэгтэй гэж байгаа. Азийн орнуудад нөгөө шинэ байранд ороход боодол нойлын цаас маш гүтгэл. Тэгэхээр өрөө олгонд л хэрэгтэй гэдэг байл гэж бодлоо. Үй нөгөө эрэгтэй хүн ч нөгөө байглаас хаанч уйлдаг. Унтлагын өрөөнд ч уйлна, том өрөөнд кино үзээд ч уйлна те. Уйлээ яваад идвэл би ч бас нөгөө маамус үнд. Манайх энэ янз янзын байхгүй. Тэгээд болоо доо одоо хөрсч байхгүй дөө гэж. Тэгээ одоо хоол дандаа гадуур. Гэхдээ тэгээд нэг жоохон мах авчаал. Жоохон мах. Тэгээд бас гадуур идэж байгаа ч. Ер нь ихэнхдээ бол гадуур шүү. Ихэнхдээ гадуур. Тэгээд тгийгээ дааж жоохон гадны бол дургу болоод байна. Өдөртөө одоо юу аав ээжинд очиол мол идэх гэж байна. Алс хол хүний нутаг гэдэг. Тэр хол штэ. Би одоо хоолны төлөө хол явуулсан шүү. Хоолны төлөө одоо бас хол явах хэрэгтэй айшаас. Хараг очивол ээж аваар зодуулахгүй шүү. Залараач чигээд хол идэл ингэж явах хэрэгтэй тэгээд. Энэ авда болж утсан дээр хөө тэгээд. Тийм байна те. Тэгээд одоо баг бясалгал хийж байгаа мацаг өрж ин дөө. Ихтэй л энэ мацаг штэ мацаг аа. Ер нь ихтэй л өөрийгөө дотроос нь ариусгаж ядаа гэж. Нэг үхрээ аваар авсан гай болсон. Хадгал газар байл. Тэг бүгдийг чамчаад нэг дор суурин дээр нийтгэж барддаг. Кино шиг юм болсон штэ. Нарийнтсэн байж дээ. Бараг чээж зөх. Мөнгөөр авсан шүү идэж шүү. Зээлтэй байж мөнгөөр авсан юм ингэж хаяхгүй шүү гэдэг. Уутанд гялгар уутанд игээ кармандыг гараа авчихчих. Гадаа явж байгаа үгүй гаргаж чазаа. Одоо тэгээд хамгийн их ямар тавилга авах гэж байна одоо төлөвс юм юу? Тийм. За хөрөгч бол электрон бараанаас бодож байна. Хэрэгтэй юм байна хүний амьдрал. За. Яг тавилганаас юу л бодож чинь таа. Эхлээд тэр нэг сандлаад авъя гэж бодлоо. Тэ үхрийн дээд зэргийн арьсаар хийсэн. Даагаараа юу улаан модон юутай. Өглөөж ийдэг тийм сандал авъя гэж бодож байна. Хэрэг юу ч гой моцтой. Хөргөчгүй шүү дээ тийм юм яриаш. Тэгснэ муухай хэрэглээд арьсан. Тэгээ фошид хэрэгэлдэг гэсэн тэр арьсан. Битээ юунаас үзсэн л дээ. Мангар болон сонголттой. Тэгээ сонголт бол байлээ. Одоо тэгээд форшиг нь худалдаж авч дийлдэг бол форшид хэрэгэлдэг арьсан сандлыг авсан. Тэр үнэхээр гой сандал байсан. Тэгж болж байна. Тийм өндөрлөг газарт юу байсан тийм бухын арьс гэдэг байхгүй. Айгуу дээд ямар ч ялаа шумуулны сорвгүй. Тэгээ урдаас захиалаад авчих юм уу те? Урдаас захиалаад одоо яах вэ? Байгаамаас. Гэхдээ яг хөө тэр дэлгүүр нь бол найдвартай юм бэ л. Хэд их үү? Сая хэдэн зүйл. Монгол мөнгөөр шилжүүлдэг сая хэдэн зүйлс юм болов? Сандал нь сая 4 зарцуулчих. Сая хэдэн зүйл. Тэр өөрөө карго овоо орно. Бараг хөргөч шиг ирэн тэр амар жинтэй байхгүй. Бараг 2 сая болох хөл мүлэн тэр чинь амар хүн төлөлт. Яг тэр чинь тэгээд зүгээр тийм юм авах байсан гэсэн л хүсэл мөрөөдөл ч дээ. Би тэг бөксөө зардаг юм бол тийм юм. Яаж ч тас моног том бөкстэй гэдэг бас. Хэр баргийн хүн тооцох баг гэдэг. Сагил үрсэн санаартун шүү. Одоо санаартун болоо.
лам байснаа санаатай бодож. Гарахтаа бадарч болоо гарах үү. Дандаа сайсах юм бодож залууч юу. Чамагч одоо тэгэл бодохгүй юу? Зүгээр нэг хүн гэхдээ өөрөө уусаа нэг тийм өөрийнхөө төсөөллөөр нэг өөрийнхөө яг амьдрах гэрээ нэг ялгаатай тогтчуулаад байдаг шүү дээ. Тэгээ тийм юм зүм ялгарлал нь юу байх юм бол гэж бодохгүй юу? Манайх гэрээр дүүрэн зургтай шүү дээ. Зурагтай. Зураг, орон зураг тавина. За. Гэхдээ тэрийг заавал би нэг тийм амар алдартай зураач юм гэж бодохгүй. Зүгээр ингээл хараад Гоё. миний мэдрхүүд яг ингээл болж бүтээл таараад нийлж явах юм бол тэгэл тиймэрхүү юмудаар ингээд дээрээс нь хэвлэмэл зургууд өөрийнхөө авсан зургнуудыг ч юм уу тийм ингээд гоё хевлээд гоё жаазлаад гоё хевлээд гоё жаазлаж одоо fuck яг юу гэсэн ч үү ямар ч үсэг хевлээд жаазлаад тэгээд хан дээрээ ингээд нэг тийм тэгшимийг олохгүйгээр ч юм арай нэг юм гоёор өрийч гэж бодож байгаа. Тийм санаа бол байгаа. Тэг зарим нэг зураг гэхдээ яг үнээр орон зураг амар үнэтэй юм байл л дээ. Авахыг хүссэн газруудын зургнуудыг ороод харсан чи. Юу садлаа. Зүгээр санаа. Оо, би миний нараа хөөс гарсан. Миний бүр хитэн сарын лизинг мөнгө өгөөд шин. Амар л хоол моол идэхгүй нэг юм байраа түрээсч байгаа тийм авсан. Ячаа хэрэглээ өндөртэй ба. Хажуу руугаа түрээсэлт юм яад. Сая тогтчлт гэсэн чинь сая нэг юм санаад орчлаа. Хүмүүс байр маяра зарахта тогтчлтоо тусад нь үнэлээд нэмэт зараад идэв шүү дээ. Би бол тийм шиг. Танах галт тогоотой байсан. Миний 17 сая зургийг бүгдийг аваад. Жишээ нь одоо миний нэг таньдаг хүний галт тогоо нь юу хаанахарч хийсэл гамбросоор ч хийлгсэн юм байна. Бараг байрныхаа тал үнэтэй дүүцгүүц юм хийлгсэн гэдэг байгаа байхгүй. Тэнгуутаа тэрийгээ давхар үнэлээ зарч тэр бол надад айгүй сонь санагдаад байгаа байхгүй. Зөвхөн Монголд л байдаг хөх тэр ер нь. Тэр хувь хүний өөртөө тааруул тогтжуулсан юм би заавал тэгж мөнгө төлж авах ер нь шаардлага байна уу? Одоо тэгэл мөнгөтэй залхуурч бас болно шүү дээ. Харин бас тийм ээ. Мөнгөтэй залхуурч бол тэрийг одоо үүсгэх үнэхээр тэнэг. Одоо тэр авах гэж байгаа хүн ингээ бүр таалагдахгүй байхгүй. Ерөөсөө болохгүй. Энийг та өөрөө аваа явуучих. Тэрийг одоо авч явж болох уу? Уд шалгаал аваа явуул явдаг л хөө. Би нөгөө газараа таарахгүй. Мэдхгүй одоо тэгэл яг зарна юм бол би бол аваад явуул гэж хэлэх байх. Тий. Аваа авал. Тэгэл яг нөгөө зарах тэнийг нухт авах тэнийг нээж таараа гэдэг шиг тэгэл нэг оолох л та. Тэгэл амар олон төрлийн хүмүүс байгаа. Тэгэл зарим нь залхуурж гин, зарим нь эндээ болж гин, орж хараад бараг болж бүтэх юм шүү гэж байгаа ч хүн байгаа. Мэдгүй тэгээд тачаалаар олсон дэр хөө тэр хүмүүс. Лоонга иднүү, төмсөө иднүү, хүс лоонга иднүү, чихнүү одоо тэг өөрсдөө уучрал. Би яг сайхан шалдан байр аваад өөрийнхөө завааруулах гэж. Би бол яг аваа явна гэсэн бол өгөөл наацсан балиар үн хилээд байгаа. Зүгээр сонирхсон байрнууд бол за яалтчгүй нэг үүдэнд нэг гачаа хаалган саньцсанд нэг тийм юм. Одоо ийм байгаас тийм юм зарна гэж. Чи 20 сая төгрөгийн биш 20 жилийн чи лизинтэй заяа. За окей чи нэг лизинтэй. Байр авчаа ш. Чи ганцаараа. За чиний ингээд лизинг чинь явж байгаа мөнгнүүд чинь ингээд биш чиний орлого чиний лизинг харьцаа энэ чинь нэг 55 60% ч юм уу ингээд тааруулсан байлаа гэж бодъё. Чи амьдрын тогны мөнгө хоол унд баахан зардлахгүй. Тавилга хийлгий. Манай тавилгын зах зээл өөрөө хийдیں۔ Тэнгүүд тухайн хүн очоод тавилга авах гэхээр хийх гэхээр үнэтэй байгаад шүү дээ. Өөрөө хийж чадахгүй. За эмхтэн хүн байл гэж бод. Ихтэй ер нь хэр аргиж ихтэй хийхгүй дээ. Би чиглээ. Дахиж хийчих. Нөгөө тавилга авах гэсэн чинь амар үнэтэй байгаад байна. Гэтэл нөгөө гай тавилга 2 юм 3 сая өгчээ. Чи тэг уулзуулаад өгчгөө өгшөн гэдэг юм бол хүн бодох байхгүй юу? Яагаад нэрэ байж болохгүй гэж. Тэгэд нэг тийм хүн нөгөө нэг юу гэдгэлээ хээгүй хүн гэж ярьдаг юм да манайхаа өөрхий төмс гэдэг гэсэн. Төмс ч юм бол одоо жоохон мэдрэмжгүй байна шүү дээ. Тиймэрхүү хүмүүс хээгүй болж бүтнэ гэж харж байгаа хүн бол авчдаг юм билээ тэгээд яаж ч ботсон би логикли бодох юм бол тэр айгүй юм ухаалаг шийдлээ бодох байхгүй. Тийм ухаалаг. Гэхдээ зүгээр миний юу хэлэх гэсэн юм юу болох гэхээр тэр нөгөө хэрэгэлцэн тэр тавилга яг зах зээлийн үнэлгээнээс баг дүүцгүйс баг тэрнээсээ үнэтэй байгаад байгаа байхгүй ихэнх нь. Наач бол тарихгүй байна. Тэр нь болохоор тэрийг би хэлээд байгаа байхгүй юу? Таар аваа.
Аваа яа газ билээ би болно. Тэрнээс одоо тийм ингээ ашиглалтанд орсон 5 жил мэлж болцсон байлан байр байлаа гэдэг тэр гал тогооны тавилгыг бол би 2-3 сая гэвэл би авах нь бол тодорхой. Аавна. Гэтэл тэрийгээ бүр анх хийсэн үн шиг юм яриад тахаар чи онцгүй байгаа даа шүү дээ. Айл цагийн түрүүнд нуус муусан гачин болсон хаалган дээшээ доошоо холцсон нэг тийм гачин ус мус бөмбөцөг хөгийн юмнуудаа ичгүй ингээ 10 15 20 сая маяг гэдэг чи. Тэнийг угаадах. Тийм шүү дээ. Тэр ч толгойг юм байна. Нэр байраа авчаа тэгээ нэг тийм нэг хүмүүс ягалж чи муур гүйлгэж чи үлээсвэл нэг аам аав нь ороод. Оо муур гүйлгэж чи манайхан муур оров гэж. Тэгээ муурнд өөр оруулж ирсэн чи бүр орохгүй. Гэж дурж угаад. Муур гүйлгэдэг юм. Тэгэхээр мэдгүй. Муур ороод байж мэхлэр ч юм нэг сайн байдаг мэдэг гэл. Яг зүгээр би нэг тийм зан үйл маягийн юм хийсэн гэж суух гэдэг байхгүй юу? Нүг байр ахлаар аав нь ороод хадаг мадаг үйдэг штий. Хадаг уу яа. Харин тийм би одоо манайх ч шууд ороод шууд лаасах галсан лаан болчих. Унтраа давс цацаад гараа ус мэд хайц бүүм тий давс. Тэгээ би хизээч ганцаараа мэдрэмж авдаггүй. Шүн мөн ингээ ийж таалаад байгаа чи би гайхдаг аа. дандаа олуулаа. Тий дандаа нэг тийм олуулаа ч юм мэдгүй нэг юм болонгоолгаа хүмүүс харж мараашаа. Хэл мөлнөр ч хавар юм гүйж мөгөөш. Тий тэгээ би бас хэлмээр эдгаа тэрнээ. Өөрийгөө танилцуулчаа тэгээд хавж байгаарай гэж. Би бас яг асуултанд чи хариулахад бол юм хийснэг үл хийсэн байх гэдэг үстэй яг. Тийм. Муур орж муур гараа. Тэгээд нэг юм үр дүн нь болж бүтээг миний хүснээр болж бүтээг болохоор хийгээгүй гэж хэлэх нь зүв юм болов уу? Тэгээд хаус батхахаа гэж. Янз бүрий болол бас харж байгаарай гэж. Нэг өглөө сэрээд ингээ хаарсан чинь болгоос юм араас сууж болоо сонин штэ. Боцоо унтах уу яах уу? Тавилга гэснээс юу яас те. Чи тавилга өөрөө уусарсан гэдэг нь те. Өөд гэрийнхээ хоёр тавилгыг л өөрөө уусарч хийж үтсэн. Тэгэл тэрнээс хойш шантарсан шүү дээ. Би бол энэ тавилгаа яхаж хийхгүй юм байна. Зүгээр л мөнгө сайн олоод мөнгөөр л хүнээр хийх юм байна л гэж хэлсэн. Түнэс барахгүй юм л. Ганц үүдний тавилгыг чи янзлах гэж мань чинь 4 онсон шүү дээ. Хүнтэй хамт хийж байгаа шүү. Тэгээд үнэхээр тамираа барс. Тэгэл за захиж бол хийхгүй юм байна л гэж үтсэн. Одоо тэр нэг тавилга өөрөө хиймийг нэг балаа группуд байдаг шүү дээ. Манай нөхөрөөсөө тэдээр төсөөлөө тэгээ хийчлээ гэж баахан зураг мураг оруулаад тэнгуут доор нь хүүхнүүд алцаад байгаа. Манай нөхөр юу ч хийдгүй. Тэгээ би доор нь бичсэн л дээ. Заавал хийх албагүй шүү дээ энэ ч тэгээ яг үүндээ тэр тавилгууд нь үнэхээр гоё биш байгаа. Зүгээр материалаар тоглоо хийсэн байгаа хэдийн янтган ч гэсэн дээ. Тэгээ яг хүнээс бас үйлчлэг авах хэрэгтэй байгаа. Гэхдээ уус хүн бол математикч бол халбуу үтгэтэй л адилхан шүү дээ. Хаашаа хүн болгон заавал гэрээгээ тавилгаа өөртөө хийх хэрэгтэй юм тий. Гүүстэй. Яах вэ? Өөртөө юм бааж үтэй. Найрцгалаа тэр хүмүүсийг тэр хүн тэгээд луунгаа эдээд явна уу, луунгаа чихнэ үү, яана уу тэр хамтын асуудал байгаа байхгүй. Тэрийг зүрлийг ларад би гээл. Би таа бүр бохны шашнаас айгүй гоё юмуд ирж. Хүмүүсийг өөр тэр зовлон гитлүүл. Таа ч өөрөөхөөрөө гитлэн. Энэ л амьдрал ахгүй юу? Тэгсэрэг үтсэн үү? Тэгсэрэг үзээгүй. Эхний 2 дугаар үзээ караш харсан. Сайхан байлээ. Болж утсан. Одоо болоо. Караш бараг төрүүлчих гэдэг шиг үлдсэн шүү дээ. Тэр нас төрүүлэх юм уу? Мэдхгүй тэр чи одоо тэгээд нэг хосоолоод хамгийн сүлд нь сисник дээр чи нэг 2 юм нийлээ хосоолоод тэгээд тэр хоёр чи ялаад байгаа болтой үст тийм. Тэгээд болж л шүү дээ. Би сүүгээ өргөөл одоо залбираал вэж. Гэхдээ яг одоо энд тааруул нэг тийм зориглоо дуулц юм бол гэсэн бодол байхгүй нүү? Байхгүй. Би ч одоо тийм бодол бол ерөөсөө техгүй байгаа гэдэг шүү. Караш чигээр нь үлдээ гэсэн сүүл бодол орж ирсэн. Караш ухтаа сайхаа гэж. Тэгээ карашаараа байхдаа сайхан юм. Хараад би гоо зүгээр мэдрэхтэй сайхан юм. Гүнзгий нэвтрмээргүй байгаа юм тий. Айгүй. Тийм хортой айдлам шиг л хүүхэн юм биш тий. Дандаа сайн сайхан юм байна. Дандаа сайхан. Харах төдийд болчих. Тийм л агуу дурлал шүү дээ. Манай намайг харахтаа хамдаг юм аа нэрээ. Ламбаг шиг ихнэр болох үестэй нэг тийм халтгоондоо ингэ сүтээ цаа самраал зогсож яадаг нэг тийм класс ивэгтэй байхгүй юу юм. Гүш би өөр сууж миний яа сууж.
8 дугуй цайгаа чамнаа би сөлж үгүй гэж хэлсэн. Зуалах. Яаж хийж байгаа л крашны яриулж тахлаар цутагаад байна шүү. Крашасаа л хоёр зүг гэдэг шүү. Гэхдээ цутаас юм байхгүй. Чи одоо гоё микку юм шиг л ярил л да. Мик ч юм бүр дотгошоо орчдөг гадаг шин эргүүлэхгүй. Тэр хоёр аяг буруу ойлгох таа. Биш мик эргүүлчих юм. Айгу сонсож байгаа хөө. Шалгаж ил та. За одоо бас. Болж үтэх нь үү? Болж гинөө. За, болж асуудал асуудал. За, өөр сөн сайхан. Өөрч тэгэл тайван л биш дээ. Тэгэл зовлонгоо гитлээл. Зовлонгийн шалтгаанаа олоод. Зовлонгоо өлөөсөн. Яад гисэн. Тий. Яг CrossFit газар. Яг ялаагаад бурхан нүдэнд харагдаад ирдэг юм л ч. олж манайсаа. Олж манараа бурхан нүдний хувьд гүүгээл. Шүргээл ирээсэн. Би ч ингээл ер нь хаччихдаг юм уу? Ер нь бурхантай уулзсан юу CrossFit дээр. Яг CrossFit тэгээ дээрэс нь ягаад тэр яг салбар. Салбарыг нэ тэр компани гэх юм уу? Секцэн гэх юм уу? Одоо хуучны хэллэгээр. За тэрийг бол архи. Тэрийг бол тэр юм гэж тухайлаагүй. Өө нэрийг хэлэхгүй зүгээр ягаад тэрийг сонгосон юм бэ л гэж байхгүй юу? Анхдагчтай нэг болохоор л гэсэн болов. За. Үгүй анхдагчтай нэг болохоор биш юм байна. Дотор таньдаг юм байна уу? Үгүй байхгүй. Санд болгосон. Үгүй, Бидний сайн гээд. Зүгээр харж байгаа л. За. Уцрын залгаал. Үнэн юм туус та. А нэг үдээсээ. Зээ шүү дээ. Өөртөө шүү дээ. Тэ. Мөн өгсөн тоо. Тэ найз мэз л байгаагүй. Ганцаараа бас яаж ороод тэг жоохон амар огт юм лээ. Юу юм лээ. Өнөөдөр ихнийх нь Тий ичмчээ жоохон ицсэн шүү дээ. Амар ичмчээ тэр. Эвгүй шүү. Тэгээ айгу халамжт нүлээж авт юм лээ. ихнийхээ өдөр явчаад ирсэн. 7 хоногт хэдэн удаа тэгээд нэр яг CrossFit сонгоцсон. Өөр зүйл CrossFit одоо жимд явах юм бол болчингийн мас ч юм уу за одоо нэг юм зөвхөн өрүүлт яваад байгаа байхгүй. Тий. Тэгээд кардио байхгүй болчиход байгаа санагдаа. За. За сонголтыг бол сүүлд нь хийж болох л та. За. Энэ хоёрыг аль хэлийн ч бас нэмж хийж болох л та. Гэтэ би бол ерөөсөө хийхгүй байхгүй. А тэнд бол Бүгднийг нь ослуулаад. бүгд яваад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь юм хамт олноороо. Тэр нэг юм билээ. Ангиара. Хөрх охин байна уу? Манай ангид байхгүй. Манай ангид. Миний ангид байгаагүй шүү. Тийм. Угаасаа бас тангийн охтод хөрх харагдаад тий 10 жил багтал гэдэг үсэн тий. Тийм шүү. Манай ангийн охтод матар бас тангийнхан гоё. Тийм шүү. Бос ангийн л охтод өрхөн байсан шүү. Одоо ч гэсэн хүний ихнэр л өрхөн шүү. Айди ол амттай гэсэн үг. Дандаа болохгүй юм яриа шүү. Өөрөө дандаа болохгүй юм ярьдаг. Сайхан байх гэж. Нэр 10 жилээс ч одоо хөрх охин байна уу? Танай ангийнхнаас. Уу холбоо тасарсан. Нэг ч холбоо байдаг юм. Нэг ч холбоо байхгүй шүү. Яа. Холбоо тасарсан шүү. Мэдхгүй биста нааглаан болсон ч хайцдаг шүү. Залрууч гэж шууд их. Өөд шиг боддгоо юм ааши. Гдөө алс хол байгаа хүмүүстэй ч яаж уулзах тий. Гүү. Нааш ирч мэрдэг юм Монголдо. Байгаанч байгаалах тэгэл. Монголдо Улаанбаатартай гэх юм. Тэгээд мэдхгүй маа. Яг бодож үзчихээ. Сайн нөгөө манай ангид хөрх охин байхгүй гэдэг чинь зүгээр гинт санаанд бас нөгөө 10 жил нэг мангар матар охин байж байгаа нэг сүүлд амьдрал дээр гараад бүрт цэмбигээ шаацдаг шээч. Яа одоо бид ч одоо бүгд өсөж үрчээд яг Facebook юм бол холбоотой вейдинг групп бол байдаг юм аа. Таахад одоо бүгдээрээ өөрхөн өсөж үрчээд болж бүтцэн л байгаа гэж. Харин гоё болчоод байдаг хүмүүс байдаг тий. 10 жилдээ энэ одоо нухсны мохоо тэгдэг гэсэн. Амьдрал дээр гарсан хүн болоо шээс. Ийм болохыг мэдсэн бол 10 жилдээ ус аваад паналт дэвж идэг гэж. Чи 10 жилд нь паналцсан бол тэр царай орохгүй л та. Би юу? Тэр охин чи. Уусаар нөгөө мен чи энэ нөгөө манай ээжис мессеж ирээд ээжис аяа сүртэй мессеж. Би юу гэж. Нөгөө мессежтэй ахаад Болж шүү ваасаа. Өөрчлөлтгүйдэгс би юу гэж. За Болж шүү. мессеж уучлаарай. Тэгэл явчлаа. Тойр ингэ тиймэрхүү юм байхгүй юм уу? Юу? Болж үтсэн гоё болсон юм байхгүй юм уу? Охин уу? Тий. Охин гэж хэлэх зөв шүү дээ. Үзээгүүд л охин шүү дээ. Ангийнхан. Харин би сая чамд хэлээд шүү дээ. Манай анги дээр яг нэг тийм охин байсан гэдэг. 10 жилд ингэ нэг дээрээс сахалтай ингэ нэг тийм сайхан хүмүүс сахалтай гэдэг шиг нэг тийм Монголд хот сахалтай хөвгдөд шүү дээ.
Гэхдээ юу юм шүү. За тэр охтууд клуб апыг хийдэг л баг. Тий. Гэхдээ бид нар ч гэсэн нас ингээд явах тусам бидний харах юмуд өөрчлөлт төвчт юм шүү. Магтчих. Ингээд угаасаа ингээд танаа ингээ энэ охин ч гэсэн амар хөөрх охин шүү гэл ингээд ах нар мах нар ч юм уу эсвэл нэгнийх нь ээж аав нэрэл уус хилдэг шүү дээ. Хилдэг л бид нар ач гэсэн. Энэний юу гоё юм ингээл. Галтаас юм дотор шүү дээ юу гэдэг үзээд угаагаад үе гэсэн ч юм байхгүй нэг. Одоо тэгэнгүүт бид нар өөрсдөө ингээд илүүд ирэнгүүт боцаагаад одоо ингээд бас жоох хөх тарс ирэх болох юм ба тий. Бас одоо арай айгу муу юм ярих дитафээ даач шүү. Йоо, сайн уу яг тийм болчихсон. Арай яг дитафээ болчихсон. Гадаа сууж идэж шээ. Лам ухцсан мөссөн. Тэг гараа орно үрээ шаа. Октодыг үзчих гэлээ дэгөө. Оо, биста би бүр яг сайкостэй байсан. Бас арай ч бас тийм шээ. Буруу ойлгочих швэ. Би ч өөргөө ойлгох шаардсан. Би тэгдүү шүү, тэгдүү. Йоо, ямар тэр хүний уус мэдрэмж хөгжөөд байна гэсэн үг үү? Гоо сайхан гэдэг зүйлийг мэдэрч байгаа мэдрэмж хөгжөөд байна хүмүүс өөрчлөгдөд байна гэсэн үг. Та хоёр хоёулаа бодож байгаа хариулт хэлтэй. Өөрчлөж байгаа. Өөрчлөлт бас юмд үнэлэмж нь ч өөр болно. Юмыг юм арай өөр талаас нь л хараад байгаа юм л. Би одоо яг өөрчлөгдөн гэж бодохгүй зүгээр юу гэж санагдаад байгаа юм. Юу гэдэг юм. Арай би жишээлбэл яг зүгээр нэг тийм багасаа л иймэрхүү хүн хөөхөн гэсэндээ яг тийм хүнийг л хараад байдаг. Одоо жишээл би бол залуухан шерэнстэй хүн бүр амар өхөж чаддаг гэсэн чинь 10 жил тахта шерэнстэй хүний жүжигч юм байдаг шүү дээ. Нэг basic instinct кинонд нэг харс эротик кинонд тоглодог. Би тэр киног үзчихэл пүү энэ юмхтэй бол бүр төгс гэж дунд ангид чинь 5 6 дугаар ангид үзчихэл тэрнээс хойш яасан. Тэгэл одоо л тэгэл яг тэр үгээр л байгаа. Тэгэхээр яг нэг тийм өөрчлөгдөн гэж гайхал харин тоо ирсэн юм. Тэг чи одоо тэгээд яг тийм хүүхэн бас хаагаад байгаа юм даа. Яг адилхан ч бас байхгүй л байна. Гэхдээ яг бас тэрнтэй төстэй хүн гарч ирвэл бас бодно шүү дээ. Би бол одоо адайлд амар хайртай. Тэгсэн мөртлөө манай ихнэр чинь шал өөр шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө би ч бас ихнэртэй хайртай гэдэг шүү дээ. За тэгвэл одоо хутаг асуулт асууя л та. Адайл өргөнөө хатагтай яа хөөрхнөө? Ойлгомжтой. Юу адайл? Ямар юм бэ тийм? Хаанхи ямар юмны нэр өгдөө гэж юу? За манай нөгөө лам багшийн крашнууд ямар хүн байна гинэ? Бэ тэрийг гаргаж ирж ярих. 10 жилийн нэг краш яваад байгаа шүү дээ. Би яг одоо яг бодит байдал дээр нэг одоо юу гэх юм. Тэр чи одоо дэлгүүл байгаад шүү дээ. Тий. Тий дэлгүүл одоо нэг чухал биш. Байгаад байгаа тий. Сүүлийн үед бол. За. Тий. Нэг юм харилцаа үүсгэж байгаа нэг хүн байгаа. Гоё хүн байдаг. Гоё ч гэж яг чамд бол гоё л байгаа л да уусаа зүгээр энэ чинь зүгээр харилцаж байгаа харилцаа үүсгэж байгаа эмэгтэй хүн байна уу л гэж суучихсан яг чи хариулчлаа. Тий. Харилцаа үүсгэж байгаа юм байна. Тэгээд юу хийж юм? Юун дээр Одоо тоо яг дэгүү зүгээр ингээд харилцаа үүсгээд чөлөө цагаа яаж өнгөрөөж байна. дандаа юм бодсон шүү. Ямар асуусан. Ой би бодсон. Юу асууад байгаа бол гэж бод. Опа асууж байна. Опа асууж гадуур гарч юу хийж гин юу гэдэг сонирхолтой сэн сайхан юм юу хийж болж гин. Юу л биш үү. Хүнийхээ юунаас хамаарх юм болов. Тий. Тэр хоёул жоохон нэг юм янз янзын дуртай төрлийн хүмүүс болохоор. За. Тэгэл одоо нэг зураг морог зурдаг ч юм уу, эсвэл хамт хоол хийж үздэг ч юм уу. Nice. Гадуур алхах, номын дүр орох морох гэсэн. Ер нь гээд нэг жоохон юм гадуур activity. Тэгэл хамт байхдаа л ер нь happy юм л тий. Гэтэ нэг жоохон юмнууд туршиж үзээл. Туршиж үзээл. Ном гэж нэр амар олон ярьлаа. Ямар төрлийн ном амар их унших дуртай. За ер нь дандаа өөний хүслэл авч та. Хэрхэн баян болох вэ? Хэрхэн сайтан болох вэ? Сингапурыг хөгжүүлсэн төөх мөх гэж. Ерөөсөө тийм юм. Илон Маск яаж юм бодож байна. Стив Джобс гэх дандаа нэг тийм үлгэр жишээ хүмүүс амьдралөө. Ерөөсөө тийм багчнаа. Яг тийм ном уншдаг хүүхэд манай сургуульд байдаг гэсэн. Тэгэл юм ярихаар нөгөө номоо яриа л тэгэл. Юу залхуутай санагддаг гэж л одоо тэгсэн чи амгүй юм зарцсан гэж лээ. Бас карьер нэг зөв л явж байгаа. Над чинь нэг Стив Джоб дийлэгчээ л хайж хоёр талд яриад байдагсэн чи одоо амгүй дурцсан алаалгаа юм шиг л түүрх мөрх рүү аялсан гэж. Тэр ярихгүй хэвээр. Тэгээ тийм ном уншаад их хөгжиж байна уу?
Хөгжгөг нүн зээлэд төлөх. Зээлэд төлөх гэдэг байна. Зээлээ төлөхөд бас бай болох гэдэг юм шүү. Юусод хөгжгөг байгаа даа шүү. 20 30 дийзэн төлбөрөг байгаа. Тэгэнгүүт ингээ нөгөө 20 30 барилтын өмнөгийн яриагаа санангууд энэ үчиг зүгээр үрийн харьцаагаа харьцуулаад орлогоо харьцуулж тооцоод би бол бүгдийг өөртөө харцсан. Нам дээр үсэ. Тэр намны өвшөөс. Яг ясэм дээр надаас түүж алах Тэр юуг нь хараад ойлгооч хөгших. Би бүр одоо цалингаш бод чаддгүй ч гэсэн. Зүгээр та хоёр намайг хоёр намайг дуудлаар нэг жоо хитэн том текст эжилцээ гэдэг шиг үү. Тий, номны үгдрэл ярьж байгаа. Одоо ч ер нь энэ тийм яг өөсө бидний яриг сонсгоо бол тийч сонсогдох байгаас дандаа л ямар бүлтбүлт үссэн. Энэ номны үгдэл явж байна. Мэдгүй бит хоёрын ч амар ухаантай ярьдаг залуучууд хүмүүс коммент. Ном дээр гэж нэмж хэлэхэд тэгээд одоо юу л гоё сайхан. Гоё. Мэн. Гоё мэнүүд одоо. Сандуунжууд тэгээд сан. Тэр ч гоё ингээ Монгол кирилл рүү галилсан байдаг хөөхгүй. Тэр бол аюу юмшин штэ. Юу гэж байгаа мэдэхгүй биз дээ. Сүсгэлээ л шүү. Сүсгэлээ л ингээд айдгуулаад шахаад яг болох юм шүү дээ. Нам шаардчихсан. Ном гэснээс ингэ сүүлийн үед угаасаа дандаа тийм нэг мэдлэг рүү чиглэсэн номнууд амар их гардаг болсон юм. Эсвэл тэрийн ч гэсэн амар хайж уншдаг болсон мэл тий. Мэдлэг рүү. Тий. Одоо тий. Би болохоор жишээ нь уран зохиолын номууд дуртай. Тиймэрхүү номнууд борлуулалтууд нь бас жоохон бага байдаг юм шиг л шүү дээ. Чи уран зохиолын номтой подкаст хайсан юмсан чи баг тэр бүгд гэсэн номор. Тий. Тэр чинь болж хөтэ зардаад байгаа. Монголд одоо ингээл би орж ирсэн хүмүүсээ ингээл харахад яг тиймэрхүү номнуудыг бариад тавьсан байхгүй нөгөөр. Тий, дандаа ингээл нэг тиймэрхүү яг мөг яаж баяжхуу маячхуу гэсэн номнууд байгаа шүү дээ. Яг тэднүүсийг л барьж аваад тохио 16 таа байсан чи тэр 25 таа байсан чи тэр эсвэл зөвхөн манад тийм хүмүүс орж ирээд тийм үү. Магадгүй. Тэр бас байх боломжтой. Магадгүй л. Нэр юм биш үү? Тий. Нэр амар гоё хөгжмийн мэдрэмжтэй шүү дээ. Хамгийн анх бүр дурлуулсан дуу. Би тэрийг асууя гэж бодоод идэгсэн. Хөөхий дөө наадч одоо санахгүй шүү дээ. Зүгээр одоо ингээл хамгийн анх панк гэл зүгээр толон дотор ч орж ирсэн дөө. Энэ нөгөө цагаан сараар ганданд ном уншихыг сонссон баг. Битүүний ном урахыг зөндөл өнгөө. Амар нийт байгаас гэж энэ хэмлээгүү тэгэж нуулраа юм штэ гэж үү. Амар флоуфтэй штэ манай гандан гэснээс нэрээ юу штэ. Монголын нөгөө шашин ч амар хөгжмөлг штэ. Яг яс ярил. Амар хөгжмөлг штэ. Нэр амар хөгжмөлг. Өөр газруудад бол яг тийм хөгжим болон яг тэр нөгөө уран баримл, уран зураг татлаасаа бол тийм сайн хөгжилтэй биш гэж би хардаг. Хөгжим нь бол уншлаг бол тасрах штэ. Хамаагүй характартай штэ бас. Манайх дурлсан хөгжим бол харин яг түрүүний асуултанд хариулдаг. Дурлсан хөгжим гэдэг үнэхээр бай мэдхгүй санд орж ирэхгүй. Юусэн санд орж ирж байна. За одоо тэгвэл хамгийн сүүлд амар байн сонсож байгаа дуу. Тэгэл асууя. За харъя л та Spotify нэр. За тэг. Spotify нэр чи. Яг нөгөө нэг онцлог нь надтай адилхан story ч юм уу ямар нэг юм яхахлаар заавал нэг арталтай дуутай юм дивсэж шиэрлд юм бэлээ. Тэгээд яг анзаархлаар амар гой хөгжим дууны мэдрэмжтэй боллоо. Тэрийг асууя гэж бодсон мартсан шүү дээ. Бүр явсаргууд сүүл явцаа асууж шин. За Playbox гэх нэг дуу сонсож байгаа. Playbox. Аха. За. Тэгээд артист нь болохоор Purple Disco Machine гэдэг. За. Энэ одоо яг ямар жанр гэж явд юм болоо? Ямар ч электро хөгжим. За. Тэгээд электро хөгжим. Окей. Тэгээд энэс гадна сүүлийн үед ч юм болохоор юуны нэг Arcane гэдэг сурал гарсан шүү дээ. Тий. Тэрний D-Line гэдэг нэг дуу. D-Line гэдэг энэ дууг амар их сонсож байгаа. EDM биз дээ чинь. Энэ одоо EDM гэж явахгүй хаа. Энэ чинь юу гэсэн. 21 Pilots гэх нэг хэлдэг байдаг шүү дээ. Тэрний бөмбөрчийн төр оролцсон юм шиг үлээ. Ер нь 21 Pilots-ын төр оролцсон тийм юм шиг л гэж ойлгосон. Тэгээд энийг аягүй их сонсож байгаа. За, Africa Bambaataa. Planet Rock. Энэ бүр үнэхээр яг ордог хөгжим байлаа. Үнэхээр яг болж утчихжээ. Энэ гоё лээ. Яг хөөхтэй мэдээж эдгээр нийл босдын бүгдийг сонсч л байгаа л да. Хөөхий юу муугаа ч гэсэн одоо Kendrick тэгэл юу гэдэг сүүлийн үед хүмүүсийн сонсож байгаа юмнуудыг ялгаахгүй commercial юмнууд бол явж commercial юмнууд байх нь байгаа.
Харин тэгээ өрмөцүүдийг ингэж хийлгүүлж байгаа. Radiohead-ийн Everything in its right place гэдэг. Энийг бол бүр амар тийм бүр юу аж сонсож байгаа. Айгуу тийм шимтгэж сонсож байгаа. Тийм. Тэгвэл Maneskin-ийг бас сонсож байгаа. Хоёлаа энийг тэгэл юу подкастыга доор нэг линкүүдийг оруулаад тавьчих хүмүүс сонирхоод сонсоод үзүүл гэж бодоод. Оо тэгвэл тэг энийг ойлгож ивэл чи бол болж төхөр юм байна гэж өөрийгөө ойлгоо. Юу нэг одоо баяжих магадaltaй нэг хөвдө орно шүү гэж юу. Чи ер нь энийг ойлгож ивэл Баяжих магадaltaй нэг хөвдө орно. Тэжгүй тийм бас сенстэй хотлаа. Тэгээд яг эдгээр болж үтээд л байгаа. Тэгээд тэрнээс гадна ленж менж хорм гэл янз янз дуу байна уу. Тэгээд ер нь тэгэл тухайн үеийн мууд юунаас л хамарчин дөө. Мистер яад бол одоо тэгэл юу үстэй. Бүгчний эзэн үстэй. Тийм бүгчний би ч яг тийм л дээ. Яг хамгийн дуртай хөгжим. Зүгээр би тэгтээ нэг хөгжим их сонсоод байдаг юм шиг л. Зүгээр зөвхөн яг дуучныгаа л фокуслсан сонсдог юм бэл. Би James Bay, Tom Odell хоёрыг л бүх дууг сонсдог. Ямар артист юм шүү дээ. Тий. Зи артистаар нь сонсдог. Тэнд яг адилхан л дуурж байгаа. Тэгтээ надад амар дотн гоё идэг л та. Тухтай идэг. Өөр хөгжмөнийх сонсоод. Монгол дууч мууч баг мэдэхгүй ш. Нас чи явчихжтэй. Тий. Нэг юмнаас алахгүй бол нас чи цаагадлаад гэж шууд амар л дээрээс сонссон ш. Гэтэ ус амар уянгалаг юм уу? 10 гарцсан жил. Тий. Чи юу сонсож байна? Би угаасаа яг өөрөө миний юун дээр Instagram дээр байт юм дөө. Led Zeppelin-ийн Stairway to Heaven гэдэг. Угаасаа Led Zeppelin амар дуртай. Нэг хэсэг амар хипхоп хөгжим гэж явж байгаад амьд хөгжим рүү ороод амьд хөгжим Монгол дотоод гадаад гэж сонсч явж байгаад Stairway to Heaven ийм байхгүй юу? Би анх ягаад амар сонсч ихсэн гэхээр энэ хамтлагийн хамгийн анхны сонсоод дуртай болсон дуун тэр ихгүй юу? Тэгээд өөр зүгээр нь яг зүгээр нэг тийм нэг юу ярьдаг штэ. Conspiracy theory гэдэг ш. Тим яриагаар нөгөө нэг дуучна нь өөрөө сүнсээ чөтгөр зараа тэгээд алдартай болсон гэдэг тэрнийхэн гарааны дууны нь байсан гэдэг. Энэ дуг нөгөө талаас нь буцаагаад тоглолоо сонсхолоор чөтгөр буюу Сатаныг магтан дуусан дуу гэдэг хэвхэв. Тэгээд би энийг олж сонсчоод ямар амар нэрээ яг бүр ингээд бүр YouTube дээр хайж үзвэл байгаа заа. Reverse ингээд тэнгуут Satan яасан таны зам яасан гэд. Тэгээд тэр дуу сонсоол тэгэл энэ дууг өөрөө би сонсхолоор амар нэг тийм тайвширдаг юм хувийн орон зай амар мэдэрдэг болсон. Чөтгөрлөг юм биз дээ. Магадгүй. Дотоод чөтгөр мань сэрж сатаныгаа би боддог лээ. Тий. Нэг нь лам суугаад байд нүүднүүдс нийлээж хараад чөтгөр яриа шагаа тий. Нэг дэлхий дээр өөрийнх нь зовлон битлэн нэг шагнаад яриа шаа. Тэгэл Led Zeppelin-ийн дуунууд дуртай болсон доо гэж. Түүнээс яг одоо ер нь гой сонсдог хамтлаг. Оо байж ш. Каг бол амар сонсдог рэпер К. MC гудамжны яруу нэрч. За өөр чин Монгол тий. Японд байдаг. Мөнхөө гэдэг хүн тэгээд Монк байж байгаа зүгээс үлдээ К болоод бүр сайхан хувраа авчихсан. Тэгээд өөр чин гадаадаас сонсдог юм гэвэл гадаадаас яг тэгч Led Zeppelin явж байгаа. Тэгээ яг нэг хуучны хипхопоос Notorious B.I.G, Eazy-E тэгээд Eminem бол угаасаа ойлгомжтой. Амар их сонсдог. Нөгөө нэг тийм унтсан байж байгаад ирчүүчээ олж авахын тулд нэг хүн ирчтэй дүү сонсдог шүү дээ. Тэрний үед бол Eminem сонсдог. Тэгээд Royal Heart. Royal Heart-ийн Eneral Match-ууд миний краш шүү дээ. Даанч зураг авахс надаас өндөр юм бихтэй. Над руу ингээд далига налаад ахтал толгоо надаас өндөр өссөн шин. Үнэхээр гоё хоолойтой, гоё дуулдаг юм бихтэй. Класс. Тэр хамтлагт бол өстой жинхэнэ вокалт нь бол крашлсан. Найзынхаа өрмөн дээр таарсан, хэлсэн хөрх юм ичээл яваад өгчээлээ. Согтууч байсан цаадах чинь. Тэгэл хэлсэн чинь ичээл өө за баярлаа гэж яваад өгчээ. Угаасаа намайг гарахлын хөгшөө харуулгач гэж харагдсан бах уу. Яадаг ч байсан өөрөөс нь ах гэж харагдсан бах. Тийм л байна да. За хоолой нь бол үнэхэр гоё тий. Надад бол үнэхэр тайвширлаг өгдөг. Би яг нэг удаа хажуунаас сонссон бэл. Яг нэг тийм цаанаас нэг тийм байглаас яаж ийм хоолой зайсан юм сүнэг байдаг тий. Гоё юм. Тийм. Зүгээр нав хэл. Зүгээр дээ Баярлалаа гэж тийм. Тэр зүүний ч одоо яах те тэг одоо. Зүгээр хоолой сонсгол наа дууцсан юм сте. Одоо тэгж байгаа дуулуулаад подкаста дуусгана. Би онцон толгой сайхан байна уу шатдаг ёо. Хүмүүстэй ч хэрэгтэй сонсож байгаа юм.
Төгсгөл хүртэл сонсоорой. Хитээ сайн явах болно. Тэгж. Сараа. За нэг тиймэрхүү дуутай юм ярьц. Өөр юу асууя гэж бодож байна. Надад бол тэрийг зүгээр чамаас асуумаар санагдлаа. Яаж чинь хоёр найзын хийж байгаа подкаст хүнд хүртээлтэй ч юм эсвэл зүгээр яг нэг тийм ялгараад үүсч чадж байна. Амар амбицтай юм асуугаа шээс. Хүнд хүртээлтэй. Наач аим субъектив л болчихлоо юм. Яг ямар ч гэсэн тухтай ярилцж чаддуул гэж юм л да. Нэг тийм зөөртэй асуулт бол байхгүй ш. Зүгээр ерөнхийдөө бол тийм зүгээр л нэг ингээд нэг хідэн зүгээр нэг найзтайгаа уулзаал ярьж байгаа дундаас л хүмүүс ганц өгүүлбэр ч юм уу тийм штэ л гэж бодох болохоор сэтэл нэг тиймэрхүү. Чамд юу гэж бод. Тий яг тийм л биш. Дараа нь тэгж байгаа уусаа чамаа гэхэд оролцуулдаг гоё. Пив тавьж байгаа. Пив ууж байгаа юм таснаа заа. Тэгээ уусаа хүн бүр задгаа гараад ирлээ шүү дээ. Энд дээр ч уусаа царай гарахгүй, нэр мэддэхгүй юм чинь ямар ч асуудал байхгүй байхгүй. Яг зүгээр хоолойгоор сонсоод өө энэ хитэр вэ штэ гэд мэдэх нь мэднэ л үздэгтэй тэгэл газар тий. Угаасаа л бодит имийг л ярьж байгаа юм чи сайх. Гарч ирдэг асуудал тэгээ сая нэг хүн маань ингээд байранд өнгөц сая орлоо асуудал яаж ийж юм өөр хийм тэгэл ихэндээ амир бадрамгой явж байгаа сүүлдээ тэгэл мөнгө олохын тулд тэгэл баах юм яриад туслаа шүү. Тэт тэр бодлоо баацчих. Гэтэ болж бүтээл энэ да тий. Гоё юм бодоод гоё юм бүтээгээл. Яг тэгэл өөрийнхөө хэмжээнд яваад л. Хүн тий. Бодлын хүч үү? Үдээ одоо зовлонгийн хүч юм да. За нэрээсээ зовлон хүч юм да. Зөв. За тас Арай өөр үү? бас арайгүй баха. За. Бурхны шашны 7 дугаар батар гардаг юм да. Тэгээс онтроос. Манай сэтгартаа элдий да гэдэг шиг үү? Илтгэн да тэр нэг 7 дугаар батар нь ордог байхгүй яа. Ер нь энэс гарна марна гэсэн чинь бас байхгүй. Өөрөлд энэ цагтаа байгаа л болж үтэл. Энэ цагтаа мэдрээл хил орчихгүй нэг хилүүд долоочихгүй шиг тэгэл. Түлэгчихгүй хүн шиг. Саяны хариулт бол гоё ялээ илүүчгүй дуусч. Юу миний зарчим ч гэсэн тиймэрхүү л. Нэг ховооч уцаахгүйгээр яг тэр доош унчихгүй хүн шиг. Тэгсэн яг өөрийнхөө хийж байгаа юмдаа итгэл үнэмшилтэй. Арай айтайхан талаас нь хараад тэр тал руу бодоод хийвэл болох байх гэж бодож тий. Өстөө хоёр бол өстөө гоё ил. Тэгэл болж бүтэхгүй юм зөндөө байгаа ч гэсэн тэгэл дотроосоо болж ийн бүтэж ийн гэл яг чиний хэлдгэр болж бүтчихвэл болно доо гэдэг ч болж бүтэн дээ. Тэгэл гоё юм бодоо явж ивэл амьдрал өөр болчдөг юм шиг санагдаад идэв шин. Батаа бол нэг асуудал байхгүй юм шиг. Залан багш хэцүү үгүй нөө. Эцсийн үг гэж тааш юмтэй одоос тий. Манай усаар дуусна гэж юу? 0 орлын өмнөх үг. 0 орж баавгаалт юм да баавгаа. Баавгаалт гэж Нүгэлтэй юм ярих юм бас. Сүү нүгэлтэй гэж буянтай ярьж байгаа. Нөгөө нэг амар сайн сайхан юм ярьдаг гэж зүгээр 0 ороо баавгаа амтаалах гэж байгаа. Өө тэр чи нүгэл биш шүү дээ. Эрүүл саруул байж л баавгаална шүү дээ. За тэгж. Эсвэл нийлмэлх үг мөг бол алгоо тэг тантаад болж тгээлгүй дээ бөөнөр. Энд хайртай хат болох байлгүй. За зөвхөн тийм л хот. За тэгээ дуусах уу? Тэгээ дараагийнх тэр гоё сонирхолтой сэдв тавьж байгаа сайхан харцгаа. Тий. Энд чинь нэг сэдв тавиач манай зочинч сэдвийн дагуу сайхан явсангүй өөрөө гоё мэрээ сайхан маазраад гоё явчлаа. Айгуу гоё байлаа. Тэгээд за угаасаа нөгөө дөрмийнхаа дагуу хаалтай байна. Подкаст ерөнхий ивент итгэвч Mondo House. Тэгээд дугаарыг ивент итгэгчээр спонсорлож орж иж болно хин нэгэн сонсч байвал тэгжээж болж бүтнэ. За Шашны дэлгүүртэй ч хамтарч ажиллаа. За болохоо. Болоо баярлаа. За баярлалаа лам.